Галзуу кино сувагтан тавтан морилоо. Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саадан хүлээж гэдэг үл. За нэг сүртэй явцнаа. Заброгийнх нь ярьж өгч байгаа кино бол ойлгомжтой, хүслээ хилээч гуй буюу Jenny McAvish хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Удаан хүлээлгсэн бол манайхан уучлаарай. Тэгээд би өмнө нь бас хэлсэн шүү дээ. Энэ чинь альва юм чинь ингээд нэг юм ээлж дараа юм баланс байх ёстой шүү дээ, тийм ээ. Энийг та нар маань ойлгож байгаа гэж мөн буруу найдаж байгаа шүү. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол граш барьцалсан зээлийг олгодог Bari Center банк бус санхүүгийн байгууллага болон кинотой болцоотой quizтэй event Look Movie Night. За мөн галзуу гоё амттай суши хүргэлтийн үйлчилгээ хамтран ажиллаж байна. За тэгээд тайлбараа эхлэхээс өмнө subscribe дараагүй хүмүүс маань subscribe дараад дарцнууд маань лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Ингээд энэ галзуу киноны тайлбараа үргэлжлүүлцгээе. За тэр орой Каёныг засварын газар хаачаад явах гэж байтал хэдэн үл бүтэх залуус хүрээд ирнэ. Тэдний нэг нь нөгөөдөг чинь энэ штэ. Өдөр цүнх төгрөг мөнгө аваад банкнаас гарч байгааг би харсан. Бас наадах чинь сэтгцийн гажигтай мэлээ. Ингэж бусдтай хэлэхэд бас нэг нь манай багшийн хэлсэн ч үнэн байна шүү. Сэтгцийн гажигтай нөхдөөд нэг бол их ядуу, нэг бол их баян байдаг гэсэн. Гэж хэлснээр Каён руу ойртож ирснээ гиндүүлээд зохиж унагдаг. Тэгээд тэрнийг босч ирэхэд нөгөөдүүл нь хутга гаргаад хүн шиг ярьж явахад байдлыг битил дордуулах гэдэг байгаарай. Зүгээр бөнгөө бидэнтэй хуваачч болдгүй юм уу? Гэж хэлнэ. Гэвч Каён тэрнийг биш ард нь хин нэгнийг давж хараад байлаа. Тэдний гайхаад эргээд хартал Иблис киноны дүр шиг сүртэй нараггүй алхаад ирж байна. Тэгээд Иблис ууртайгаар хэлнэ. Би саядаг чамтай үлдээсэн байхад яагаад заавал би ирэх ёстой болд юм бэ? Тэр бицсахаар явсан. Гэхдээ сая эднэр намайг унтал цогчоод авахд чи над өгзгөөч ирээд хурдан ирээч. Ингэж Каён хариуд нь ууртайгаар хашгирдаг. Каёныг зохиж унгаасан гэдгийг мэдсэн Иблис дэлбэртлээ уралж, элсэн хуй болж хувираад тэднийг бүгдийг нь шууд утгаар нь там руу тонилгож орхино. Иблис тэднийг там руу түлхэж унгаад хойноос нь үсэртэл Каён ч хойноос нь зүгдээд там дэрлээ. Ирсэн хойно Каён асууна. Энэ юун газар вэ? Би дэлхийгээс хөөгдөд энд цөлөгдөж ирсэн. Энэ бол там. Чи хүмүүст бүхийхөөс татгалцсныхаа төлөө ийм газарт ирэхтэй тулсан гэж юу? Чи одоо ч хүний өмнө бүхийхгүй юу? Үгүй. Каён жоохон тавгүйцж байна. Чи тэгвэл намайг эндээс буцаагаад дэлхий рүү аваач. Чи надад 1000 вон өгч байгаагүй. Оройн хоолойч тогтмол өгдөггүй байсан байхад боддож байж болноо. Тэгвэл би чамайг тэрвэрье. Энэ удаад биш шүү. Гэж Иблисийг хэлэхэд аргагүй болсон Каён тэгвэл үндсэн аргалууга шилжихс гээд газраас томоогийнхчин яс шүүрэн авдаг. Дүрслэгдэхэд тэд Каёны мужааны газарт иржээ. Каён өмсч байсан хүрмээ ууданд хийж нямбайлж хадгалаад энэ хувцсанд тамийн тоос атом молекул шингэсэн байгаа учраас нэг ширхэгч тоосыг нь алга болгож болохгүй гэж сайдад тушаалаа. Харин нөгөө талд Иблис тун сэтгэл хангалуун зогсож байна. Би ч Каёны дайралтыг сайн тогтоосон байна шүү. Энэ удаад нэг ч цахиулсангүй гэж бахархангуй хэлж байна. Сайдыг явуулсныхаа дараа Каён дээд ангийнх нь хүүхдийн хүү баахан хүн дагуулж ажил дээр нь ирсэн гэдгийг хэлээд тэд ямар учиртай хүмүүс болохыг Иблисээс асуулаа. Иблис ч хэлнэ. Тэр бол чиний бодож байгаа хүн биш. Миний дүү Шадигийн хүү Халид. Шади хүүгийнхээ сүнсийг бидний өхөшгүй мөнх болгосон хүүгийн сүнстэй солисноор ийм байдал үүссэн байна. Би тэр Халидд сайхан ханддаг байснаа санаж байна. Гэтэл тэр муу золиг яаж надад ингэж хандаж чаддаг байна? Энэ үеэр Поппи туслахаа дагуулад ороод ирлээ. Бэрдгүй. Би аавыг олчлоо. Бас дүүг олчлоо. Намайг буцаагаад нохой болгоод өгөөч. Please. Тэгсэн тэр генет цусаар бөөлжиж эхэлдэг. Учир нь тэр хүнд өвчтөй нохой байж. Эзэн нь тэрнийг эмчлүүлэхээр мэс засалд оруулах мөнгө байхгүй гэж ууралдаг байсан тухай Поппиг дурсаж ярихад туслах нь та яагаад өөрийгөө нохойдоо зүрлээд байгаа юм бэ? Би амьдралдаа нохойноос дор хүмүүстэй зөндөө таарч байсан. Харин та бол хамаагүй сайн хүн шүү дээ. Гэж дууалдана. Энийг сонссон Поппи "Ким туслах. Чамд маш их баярлалаа. Чи миний бүх мөнгийг ав заяа. Надад мөнгө хэрэггүй. Харин бэрдгүй. Та хурдлаач дээ." Нэгт нь Иблис уурлаад хэлнэ. "Үгүй энэ чиний сүүлийн хүсэл юм уу? Чи хүн байгаа дээрээ тэр эзнээсээ яагаад чамайг төөрүүлсэнийг, яагаад чамайг олох гэж ирж хаагаагүйг асуухгүйс юм уу? Тэр бүхэн надад хамаагүй. Би дүүтэйгээ Поппигийн дүрээрээ сүүлчийн удаа баяртай гэж хэлмээр байна." За ингэ дараггүй байдалд орсон Иблис тэрний хүслийг биелүүлсэнд Поппи нохой болж хувираад эзнээ хүлээдэг замын хажуу дээрээ дахиад очиж суудаг. Харин нөгөө талд цагдаа нар алга болсон шар үстэй бүсгүйг хайж камер шүүж байлаа. Энэ үеэр гудамжинд мань хоёр алхаж явна.
Хэрвээ тэрхүү халид юм бол чи яагаад сүнсийг нь сольсон тэр цаг үе рүү очиод юу болсныг харж чадахгүй байгаа юм бэ? Би оролдож үзсэн ч чадаагүй. Тэр цаг хугацааг надаас нуусан байна. Ингээд Иблис нэг чухал нуцаг хэлдэг. Бурхан Иблист ч бас 3 хүслийг нь биелүүлж өгөхийг хүссэн байсан аж. Тэгэд Иблис эхний хүслээрээ хүмүүст 3 хүслийг нь биелүүлж өгөөд там руу илгээх чадвартай болохыг хүсч, 2 дугаарт дэнлүүнээс байнга чөлөөлөгдөж, шинэ эзэнтэй болж, шинэ эзнийгээ урагтаж там руу унгааж байхыг хүссэн байж. Каин хэлнэ. Тэгвэл чамд ч бас нэг хүсэл үлдсэн байх нэ дээ. Уг нь би тэгэж бодсон л доо. Гэхдээ би 3 дахь хүслээ хэлчихсэн болтой. Учир нь цэцэгчин Бирд Захаратай уулзахдаа Каин 8 наснда нас бараагүй. Харин 28 наснда нас барсан болохыг олж мэдсэн байж. Би юу хүссэнээ санахгүй байгаач аимшигтай үр дүнд хүргэсэн гэж бодож байна. Энийг мэдээд би их айсан. Би хадан цохиноос унахтай айдсыг анх удаа мэдэрсэн. Имийг, минжийг бас чамайг дахиж харахгүй гэсэн бодол надад их онцгүй байсан. Тэр айдас мөн бидтэй. Би ч мэлхийн үдтэй нэг төвшөнд байснаа бодоход овоо дэшилжээ. Ингэж Иблисийг хэлэхэд Каин намайг нэг гоё газар аваач гэж тушаалаа. Тэгээд тэр хоёр Сакура цэцгэлсэн нэг гудамжинд очноо. Тэгээд алхангаа ярилцсан. Би их урт удаан амьдарсан ч Сакура дэлгэрхийг юусоо харж байгаагүй. Анх Сакура дэлгэрэх фестивалийн үеэр энийг хараад чамтай хамт ингэж алхахыг хүссэн. Чи тэр үед намайг алхахыг хамгийн ихээр хичээдэг байсан биз дээ. Би тэгэж хичээхэ болсон. Хэрвээ тэгэж хичээсэн бол чи аль хэдийн үгцэн байх байсан. Мань Иблист дэлгэрч байгаа Сакура цэцэгсийг харахтаа Каины амьдрал тэр цэцэгс шиг гандвал дэндүү хайран гэж санагдсан нь тэр байж. За энэ үеэр халид Каинтай уулзахаар очисон тухай дуу хоолойгүй болсон ирэм мессежер Азраилд илтгэж байлаа. Үүнээс болоод Азраил уурладаг. Тэгээд тэр ирэмтэй мессежер харьцахаас залхаж тэрний дуу хоолойг эргүүлээд өгнө. Харин нөгөө талд эрх хавар өхөн гэдгээ мэдсэн Каины эмээ гэрийнхээ гадаа гунигтай сууна. Харин Минжи ажил дээрээ Каины эмээгийн шүдний рентген зургийг одоогийнх нь шүдний рентген зурагтай харьцуулж хараад яг адилхан байгаад нь гайхнаа. Тэр өдөр Каин дэлгүүрт явж байгаа эмээгийнхээ найз хөгшөнтэй таарлаа. Тэр хөгшин дэлгүүрийн худалдагч байж байгаад Иблисийн тусламжтайгаар захирлан болсон ийм сони хадам ээж байж. Тэр хөгшин дэлгүүрийн касс руу ширтээ зогсч байлаа. Каин юу болсныг асуухад тэр хөгшин би бэрийгээ тэнд зогсож ажиллаж байснаа намайг хараад баяртайгаар ээжээ гэж дуудаж байсныг нь санаад байх юм. Зүнж байгаа бах та. Гэж хэлнэ. Тэр Каин Иблистэй уулзлаа. Бирд сүнснүүд та нар хүчрхэг гэдэгч тийм ч хүчтэй биш юм байна. Ан имэйл гэхэд чиний арччихсан дурсамжийг одоо хүртэл санаж байна штэ. Гэхдээ мань Иблис хайхрамжгүйгээр угаасаа энэ жишээд юу ч өөрчилдөггүй. Хүний зовлон улмал нэмдэгтүүдээ гэж хариулдаг. Энэ үеэр Каин нэг зүйлийг саналаа. Чи яагаад дэнлэн дотроо баахан юм сарааччихсан юм бэ? Арай намайг хараагаад өдөх юм шүцтэй. Гэхдээ Иблис гайхаа тэрнийг дагуулад дэнлүү рүүгээ очлоо. Тэгсэн Каины харж байсан бичээсийг Иблис ерөөсөө хараагүй байгаа нь тодорхой болдгоо. Тэгээд Каиныг тэр бичээсийг дагуулж тодруулагчаар бичиж эхлэхэд тэр бичээс тодорч Иблист харагдаж эхэлнэ. Тэгээд Каин үүнийг уншаадах гэсэн Иблис би Бирд байсаар байтал чи надаас биш одноос юм гуйгаад байх юм. Тэгсэн хэрэг намайг болохоор сайн үйлс хий гэд байх юм гэж уншлаа. Энэ мэт олон зүйлс тэнд бичээстэй байсан ч Иблис юу ч сандгүй. Тэгээд тэр хоёр Сайд, Ирэм, Азраил гурвыг дуудаад бид хоёр зарим нэг зүйлсийг санах хэрэгтэй байна. Хэн бидэнд тослох вэ? Гар оргоорой. Гэхдээ Сайд би лав юу ч санахгүй нөө гэсэн Азраилаас дуу хоолойгоо эргүүлж авсан Ирэм надад эзэн маань зөвшөөрөл өгөөгүй гэж хэлнэ. Харин Азраил надад туслах хүсэл алга гэж шулуухан хэллээ. Тэгэхээр Иблис Иремээс чиний эзэн ямар нэг зүйл надаас нууж байна уу гэж тулгаж асуухад Бирдэд үннээ хэлэх үүрэгтэй Ирэм аргагүй байдалд ороод тэр хүлээгээрэй гэж хэлээд цаасны худаг аваад хилээ тас огтолчихно. Тэгэхээр Иблис за яах вэ? Чи бид хоёрыг өмнө нь хамт байхыг харж ирсэн үү? Хэрвээ тийм бол баруунуудаа анивч. Гэсэн Ирэм гараараа түр хүлээгээрэй гэж дахиад баруунуудаа ухаж орхилоо. Энийг харсан Сайд уйлж эзэн минь миний хайрыг битгий ингэж аваал доо гэж байна. Каин тэгвэл би арай амархан зүйл асууя. Иблис Жиния хоёр үнсэлцэж байсан уу? Эсвэл тэр үед тэр хоёр амгүй байсан уу? Гэхдээ Азраил Ирэм эрүүл мэндийн шалтгаанаар хариулах боломжгүй байгаа учраас би хариулъя. Гэхдээ сандарсан Иблис урдуур нь орж хоёулаа хал зүцэх үү? Гэсэнд бандсан Азраил надад ажил гарчлаа. Гэд яваад өгсөнд Ирэм чараас нь нээсээд явчихнаа. Энэ үеэр ийм сантай сүүлийн хүслэг хэлэхээр Иблисийг дуудаж байгаа нь тодорхой болно.
Тэгсэн тэрээр нөгөө шар устай охиныг алсан өдрөлөөгөө очоод тэрнийг өөр аргаар алахаар шийдсэн гэдгээ хэлдэг. Учир нь Санта тэр охиныг алаад үсийг нь хараар будсан байж. Хэрвээ тэр нь илрүүл 20 жилийн өмнөх алалга нь бас илэрнэ гэж бодсон Санта энэ удаад тэр охиныг алаад үсийг нь бодохгүй харин цахилгаан хөрөөгөөр мөчүүлж нуухаар шийдсэн гэдгээ Иблист хэлнэ. Тэр үйл явдал хэдэн сарын өмнө буюу 2024 оны 4 сарын 10-ны орой болсон байлаа. Иблисийн энэ үгийг сонссон Каин тэр охины амийг аврахаар шийдэж энэ хэргийн талаар бичсэн тэмдэглэл бүхий дэвтрээ Иблист өгөөд тэр үеийг надад аваач өг. Би мэдээж тэр охиныг аврахаар явна. Тэгээд Сантад алуулаад өгөхүүл тэр л үз. Хэрвээ би өгөхээр болвол чи намайг алаарай гэж хэлдэг. Ингээд тэр өдөр болоход Иблис Каинд тэмдэглэлийн дэвтрийг нь өгсөнд Каин эхэндээ гайхсан ч учрыг ойлгож бейсболын цэхүүрээ аваад гарахыг завдлаа. Иблис чи машинаар явуул хоцорно. Намайг тэвэр гэж хэлээ тэрнийг хэргийн газар таваачдаг. Энэ үеэр өнөөх Санта дээр нөгөө охин би гар утсаа мартчихъя гэсээр хурж ирлээ. Санта эхэндээ гайхсан ч охиныг алахаар шийдээд шууд үстэж аваад машиныхаа арыг мөргүүлсэнд дохионы шил нь хагардаг. Тэгээд алхаа гаргаад тэрэн лөө дайрсан ч амжиж ирсэн Каин тэрнийг бейсболын цахиураар цохиж унгалаа. Санта эхэндээ гайхсан ч дараа нууралж "Тэгвэл би чамайг ч бас ална." Гэхдээ Каин "Чи чадахгүй, харин надад их хөвгөлтэй байх болно" гэж хэлээ тэрнийг бейсболын цахиураар зогсоо зайгүй балбаж эхэлнэ. Тэгээд удалгүй цагдаа ирсэн Иблис тэнд гэрчи мэдүүлэг өгч болсон явдлыг цагдаа нарт нэг бүрчлэн ярьж өгөөд тэрний 20 жилийн өмнө хүн алсан хэргийн сэжүүрийг ч зааж өгдөг. Цагдаагийн газрын гадаа Каин "Чи ирээдүгөөс миний төлөө ингэж ирсэн гэхээр чи арайч намайг алчихаагүй. Бас хоёулаа гайгүй дотн болсон юм шиг байна" гэж хэлнэ. Энэ үеэр нөгөө охин ирээд амийг нь аварсанд чин сэтгэлээсээ талархсанд урд өмнө хүнээс талархлын үг сонсож байгаагүй Каинд энэ нь таатай санагдлаа. Тэгээд Иблисийг одоо цагтаа буцаж ирэхэд энийг нь мэдсэн Каин унтаж угаа дүр үзүүлнэ. Энийг нь мэдсэн Иблис тэрнийг босч ирэхэд үнсээд "Би чамд амлая. Би ой санамжаа заавал олж авна. Миний дэлгүүн дотор бичигдсэн үгс дотор Хабиби гэсэн үг хамгийн олон удаа бичигдсэн байсан. Тэр нь юу гэсэн үг? Миний хайр гэсэн үг" гэж мань хүн хэлээд дахиад үнснэ. Энэ үеэр ажлаасаа халагдсан Бөгион гэртээ яхаа мэдэхгүй уугаад сууж байлаа. Харин нөгөө талд ютубер залуу Бирдтэй уулзсан гэдгээ эхнэртэй хэлээд "Одоо хоёр боломж байгаа. Тэрийг яаж ашиглах вэ гэдгээ бодцгоё" гэж ятгахна. Эхнэр нь эхэндээ итгэхгүй байсан ч удалгүй итгэж тэр хоёр маш их хөрөнгө өвлж авах уу? Солонгосын хамгийн баян хүмүүс болох уу? Гэх мэтээр бодож эхэлдэг. Тэгээд эхнэр нь эдгэшгүй хор тавдартай болсон аавыгаа эмчлэх хүсэлтэй байгаагаа хэлсэнд нөхөр нь дургуутсаж тэр хоёр маргалдаад авна. За харин нөгөө талд Халид урдын шигээ хевс нэхэх гэсэн ч чадахгүй бухимдаж байлаа. Учир нь хүн биштэй сүнсээ сольсноос хойш тэр хевс нэхэх чадвараа алдсан байж. Энэ үеэр Иблис гудамжинд Азраилтай уулзаж тэрнээс өөрийн ойлгосон бүхнээ лавлаж асууна. 1041 онд Каин охин өгөхөөс өмнө Иблис тэр хоёр хоёулаа шийдэглээ хүртэх хэрэгтэй гэж сүүлийн хүслээ хэлсэн шүү дээ. Тиймээс бурхан тэрний сүүлийн хүслийг биелүүлэхийн тулд үхлээс амьлуулсан байна. Тэгээд Иблис хэлнэ: "Би дахин амилсан Каинтай уулзсан байна. Би тэрний төлөө бүтэн хотыг устгасан гэхээр би тэрэнд хайртай байсан гэсэн үг. Тийм болохоор би чамаас гуйж байна. Каинд амьд явах хэр хугацаа үлдсэн. Би бэлтгэлтэй баймаар байна. Чи жирээний хүний төлөө ийм байдалд орох гэж юу? Шадигаас сургамж аваагүй юм. Үгүй, Шади тэр хүүд хайртай учраас тэрний төлөө өөрийгөө зариулсан. Хайртай учраас зовлон нь илүү гүн байдаг юм. Чи мэдмээр байгаа бол миний нүдийг ухаад өөрөө хараарай. Бурхан яагаад чам шиг навшиг одоо хүртэл уучлаад байгаад байдгийг би ойлгохгүй юм" гэж хэлчихэд Азраил яваад өгнө. Тэгээд тэр Ирэм дээр ирлээ. Үхшгүй мөнххүү Шадигаар бүх дэлхийг дахин нэг удаа унтуулах болно. Тэр үед чи ганцаараа унтлахгүй үлдэхтэй энэ зүйлийг заавал хийн шүү гэж хэлээд нэг нууц тушаалыг өгдөг. Удахгүй өөх гэж байгаагаа мэдсэн Каины эмээ Иблис Каин хоёрт хамтдаа дахиад шанж өгöd "Миний хүүхдүүд бие биедээ үргэлж санаа тавьж яваарай" гэж хэлсэн ч нөгөө хоёр нь дахианы мөчөө булаа залдаад эмээгийн үгийг сонссонгүй. Тэднийг бие биедээ дотн байгааг ойлгосон эмээгийнхэн санаа амарлаа. Дараа нь Каин дэлгүүн дотор Иблисийн хамгийн их бичсэн Хабиби гэсэн үгийг заагаад "Энэ миний хайр гэсэн үг үстэй. Энэ хэн бэ? Миний хэр бол Жиния бид хоёр байх магадлал 50-50%. Гэсэнд мань Иблис тулгамдж тодорхой юм хэлж чадсангүй. Каин хариуд нь багжаа гартаа бариад "Хэрвээ Жиния байвал чи миний гарт үхэн шүү. Тиймээс хурдан яваад ой санамжаа олж ир" гэж тушаана. Ингээд тэдний дэнлүүнээс гарахад Иблис
Чи цаашид энэ тэнлүг биеэсээ салгаж болохгүй шүү. Гэж хэлээд тэнлүг нэг юм болгоод хувирчихна. Каян тэрнээс бидэнд хэрэг цаг үлдсэн бэ. Гэхдээ wait a minute. Рекламны цаг. За sorry. Борон гасны хэд реклам алгадаад заяа. Дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулгаан зогсоол гараж барьцалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120 их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Заман дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа суши хүргэлтийн үйлчилгээ нь гэртээ, ажил дээр, баяр ёслол дээр гээд хаанч байсан шинэхэн амттай сушигээ хүргээд л өгчих юм байна. Эмнэлэгт хэвтэж байгаа найздаа төрсөн өдрийн эзэнд эсвэл хайртай хүндээ гинтийн амттай бэлэг барих. За бас баяр ёслол, найз нөхдийн уулзалт эсвэл зүгээр л идмээр байна гэж бодсон тэр мөчтөө яг үлээ залгаад захиалаад л болоо. Галзуу амттай суши яг цагтаа очно гэж байгаа. Суши хүргэлтийн үйлчилгээ. Өөшөө та нар кинотой, болцоотой, квизтэй ивент гэж сонссон уу? Гүү бол нааш анхаарлаа хандуулжээ. Кино сонирхогчдын хүсэн хүлээсэн Look Movie Night event нь 25 оны 11 сарын 22-ны өдөр буюу энэ хагас санд Зайсангийн Агаарлын resort-д 3 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. Ажил, амьдрал, стресс бухимдлаа түр мартаад энэхүү ивентэд очоод өөрийгөө тайван гэх чинь амраах боломжийг бид хяалдаарай. Ивентийн тасалбарыг зөвхөн Shopee гэмээс авах боломжтой байна. Тэгээд олон сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Look TV-гийн Facebook болон олон нийтийн группээс аваарай. Look Movie Night Event. За хэдүүлээ тайлбар дээргээд орцгоё. Миний хэлхийг сайн сонс. Үхшгүй мөнхөө шадыг ашиглаж дахиад нэг удаа бүгдийг унтуулад намайг хүлнэ. Тэгээд чамайг хорлох гэж оролдоно. Тэр үед чи сүүлийн хүслээрээ заавал өөрийгөө аврах ёстой шүү. Чи нэг тийшээ явахаар шийдчихсэн байна те. Би чамайг явуулахгүй шүү. Бүүдэхгүй гэдгийг мэдээд байсан юм аа. Энэ үеэр YouTube-ээр холсууд хоёр хүслээсээ болоод муудалцаж байна. Хоёулаа салъя. Тэгээд хоёр хүслээ нэг нэгээр нь хувааж авъя. Юу яриад байгаа юм? Угаасаа энэ хоёр чинь хоёулаа миний эрх. Нөгөө талд Каяоны эмээгийн нууцыг гадралсан Минжи тэрний зургийг аваад хуучны хөгшчүүл дээр очиод эмээгийнхэн залуугийн зураг мөн эсхийг асуухад цаадуулан таньж мөн байлгүй яах вэ? Манай эндхийн хамгийн сайхан бүсгүй байлаа шүү дээ гэж хэлнэ. Тэгэд өнгөрсөн бүхнийг эргэцүүлж бодоод Иблисийг бэрдуулахыг Минжи ойлгодог. Удахгүй нас барах гэж байгаагаа мэдсэн Каяоны эмээ охиндоо зориулаад том ваарта ногоонууд тарж наривчилсан заавруудын хамт үлдээж байлаа. Энэ үеэр гэрээсээ гарч ирсэн Каяон эмээгээ яагаад хашаандаа байгаа нэг модыг дахин хараад байгааг асуусанд эмээ нь тодорхой зөвлөх хэлсэнгүй. Энэ үеэр Iblis байнга автомат тоглоом тоглодог найзтайгаа хамт тоглож байна. Гэвч нөгөө хүү гэрлүүгээ эрт харихаар болоод орон гэр шиг сайхан газар байхгүй штэ. Ээж юм найз залуу алга болцсон. Тэр цагаас хойш би гэртээ эрт харих дуртай болсон гэж хэллээ. Эрэнд нь сэтгэл нь хөдөлсөн байна Iblis. Чи бол үргэлж миний дүү шүү. Мэдхий мартаарай. Гэсэнд цаадах нь үүр тагцах гэж байгаа юм шиг юу яриад байгаа юм бэ? Маргааш уулзцгаая гэд яваад өгнө. Энэ үеэр Каяон эмээд Сөүл яваад өвлийн шин загварын хувцснууд авч өгье гэсэн санал тавьж байлаа. Каяон эмээгээ дагуулж Сөүл яваад хамтдаа дурсгалтай цагийг өнгөрүүлье гэж шийдсэн нь тэр байж. Тэгсэн эмээ нь надад эх 2 сар хүртэл өмсөх хангалттай хувцас байгаа гэж хэлээд өөр тийшээ явцгаагаар болдог. Тэгэд нэг дэлгүүрт ороод янз бүрийн хавчаар зөөж үзэхдээ би чиний дурсамжинд үргэлж ийм хөөрхнөөрөө үлдэхийг хүсэж байна. Гэсэнд Каяон үүнд нь гайхлаа. Тэгээд тэр хоёр автомат зургийн газарт очоод зураг авахуулж дараа нэмэн Каяоноос хоёулаа яваад кофе ууя. Чи надад амттай юм авч өг. Гэсэнд цаадхан ч юм бодлогүй дагуулж явна. Маргааш өрөөнд Каяон эмээгийнхээ гэрт өөд бологцтынхаа хойноос мөргөл үлдэх зан үйл хийж байх үеэр эмээн тэрэнд энэ бол бидний хувьд өөд бологцтынхаа хойноос хийх хамгийн сүүлийн зан үйл шүү. Бид хангалттай их хийсэн. Намайг өнгөрсний дараа миний хойноос ийм юм үйлдэж өөртөө төвөг удах хэрэггүй. Зүгээр л чандарлаад хаашаа ч хамаагүй цацаж орхиорой гэж захилаа. Тэр өрөө Каяон Дубай руу нисэх байж. Тэгээд тэр Дубайд ирээд Жиниагийн байдаг ваарны сэлбэр дээр очиж үрсэн ч Жиниа гарч ирсэнгүй. 3 цаг үрсний эцэст худалдагч нь ирээд та энийг худалдаж авсан нь дээр баха гэж хэлсэнд Каяон тэндээс явдаг. Энэ үеэр тосгоны дарга тэрнлөө мессеж бичиж эмээг нь сайн харж хандж байгаагаа хэлсэнд Каяон талархлаа илэрхийлэхдээ өөрийг нь хүмүүс дагаад байгааг анзаарлаа. Тэгээд тэндээс цугтаасан ч мухар гудамжинд очиод гацчихдаг. Арга барсан Каяон үсний шороо гаргаж барьсанд нөгөө залуус гүйж ирснээ алга болж оронд нь Жиниа гараад ирнэ. Тэгээд хэлнэ. Ямар амар үрдэг юм бэ? Гэхдээ Каяон чи намайг анх харахтаа л таньсан. Iblis бид хоёр ямар холбоотой байсныг хэлж өг.
Энэ бол чамаас хүсэх миний ихний хүсэлт. Гэхдээ цаадах нь би Эблис шиг 3 хүсэл биелүүлдэг үл дээ. Ингээд тэрнийг дагуулж ваарны сэлбэр дотор орж ирээд хэлнэ. Эблис бол бидний дунд хамгийн агуу дайчин байсан. Тэр 300 жилийн дайны үеэр биднийг манлайлж хамгийн агуу дайчин гэдгээ нотолсон. Эцэст нь бид бүгд хүмүүсийн өмнө өвдөг сөгдөхөд тэр ганцаараа эсэргүүцэж тамд хаягдсан. Ийм байтал нэг бүсгүн төлөө бүтэн хотыг сүрүүлэхэд нь би үнэхээр цочирдсан. Тэр хотыг алтан бороогоор дарж орхисон. Иблисийн уур хилэнгэж тэр шүү дээ. Гэж хэлнэ. Ингээд Иблис өөрийнх нь төлөө бүтэн хотыг сүрүүлсэнийг миний хайр гэж өөрийнх нь тухай ярьсан болохыг Каян ойлгож сэтгэл хангалуун тэндээс гарч явдаг. Энэ үеэр тосгоны захын нэг хүүхдийн паркт Ирэм Саид 2 болцож байна. Саидыг байдгаараа гоёод ирэхэд Ирэм үгийн зэрүүгүү. Чи бид хоёр эзэдтэй үйлчлэх ёстой. Тиймээс ямар нэг ноцтой зүйл болвол чи эзнийхээ хэлснийг л хийх ёстой шүү. Би ч бас тэгнэ. Гэж хатуу сануулдаг. Харин нөгөө талд ютубер нөхөртөө уурн хүрсэн эхнэр нь сувгаа устгаж байлаа. Тэгээд тэр нөхөртөө хэрвээ Бердийн хүсэл чинийх юм бол энэ сувг харин анханасаа миний нэр дээр байсан. Тийм болохоор энэ минийх. Гэж хэлнэ. Тэгээд нөгөө Бердэ яралтай гаргаад ир. Хэрвээ тийхгүй бол энэ сувг 14 хоногийн дараа бүр мөсөн устна шүү. Тэгэхэд энийг дахиад сэргэх боломжгүй болно. Гэж сүрдүүлдэг. Арга барсан нөхөр нь 2 дахь хүслээр эхнэрийнхээ Бердийн талаарх бүх ой санамжийг мартуулахар болно. Тэр өдөр Каяоныг Дубайгаар алхаж явтал Эблис гарч ирээд чамд санаа зовсон чинь ашгүй гайгүй штт. Гэж хэлээ тэрвэрлээ. Каяон ч хариу тэрвэрэд намайг илүү чанга тэрвэр. Тэгвэл би ямар нэг зүйл санаж магадгүй. Гэвч энэ үеэр Каяон биш харин Эблис өөрөө өнгөрсөн үед очлоо. Тэр өдөр Эблисийг Каяон дээр очиход Каяон чи өнөөдөр их хачин хувцастай байна шүү. Бас үс чинь богинуулчих. Одоо хоёулаа явах уу? Гэж асууна. Гайхсан Эблис хоёулаа явна? Чи энд байхад хаашаа явна гэж. Гэж хариу асуухад тэрний бие гэрэлддэг. Гайхсан Эблис би шинэ эзэнтэй болчихсон юм уу? Гэхдээ Каяон хурдаас нь чи өнөөдөр их сонирн байна шүү. Муталиб чиний эзэн штэ. Өнөөдөр тэр 3 хүслээ хийлнэ гэсэн шүү. Тэгээд түүнийг нь биелүүлж өгчхөд хоёулаа Горио улс руу явна гэсэн мэт. Гэхдээ Муталиб миний шинэ эзэн гинэ гэж Эблисийг дуу алдахад Эблис буцаад орчин үедээ ирдэг. Тэгээд би чамтай хамт Горио улс руу явж чадаагүй болтой. Тийм учраас л миний хэлд энд зоолттой үлдсэн юм шиг байна. Гэж Каяонд хэлдэг. Тэрөөр Каяон Эблистэй нэг газар сууж байхдаа чи яагаад алтаар уур хилэнгээ илэрхийлсэн? Алт уур хилэн хоёр ямар холбоотой байж болох вэ? Гэж асуухад манай Эблис тодорхой юм сандгүй. Ямар ч тач би чамайг 20 жилийн турш таньдаг байсан нь гарцаагүй байна. Бас тэр Муталиб гэдэг чинь харь хүн гэсэн үг штэ. Таньдаг хүн гинэ. Арай дотн харилцаатай байсан юм биш үү? Чи өөрөө Жиния та хоёр миний хайрт байсан байх магадлал 50-50% гэвчтэй. 50-50 биш юм байна лээ. Чи арай энэ үеэр гинэт зөвхөн тэдний дээр бороо орж эхэллээ. Жиния энийг хийж байгааг мэдсэн Каян уурлах гэснэ болоод бороо орж эхэлсэн юм чинь үнсэл цэцгээ. Ингээд тэрэн лөө дайрсан Эблис тэрнийг дагуулад нэг баян бүрдэд авчирлаа. Тэгэд тэр хоёр нэг зассан асарт ороход Каяон нэг алчуур нөмөрч ирээд Эблисээс би тэр үеийн Каяонтой адилхан байна уу? Шударгаар хэлээд. Би их хөөрхөн байна уу? Тэр хөөрхөн байна уу? За битгий хэл. Угаасаа би илүү хөөрхөн байгаа. Ингэж тулгаж хэлнэ. Тэгээд ширээн дээр тавьсан гомон гэдэнгээ асууна. Чи ганцаараа бүжгэлдэг байсан юм уу? Би хизэж бүжгэлж байгаагүй. Тэгээд ягаад хуй салхийг бүжгэлж байгаа Эблис гэдвэсэн. Хоёулаа тэр домог яриаг бодит болгоё. Ингээд Эблис Вайлс бүжгэлхийг зааж өгдөг. Тэгээд тэр хоёр оройжонгоо хамт бүжгэлцгэн. Энэ үеэр эмээгэн сэжгэлсэн эмээгийнхэн найз тэдний гэрт ороод тэрний шинхэн хийсэн амтлагчуудыг идэж үзээд Каяоны эмээ хийсэн болохыг нь шууд танилаа. Тэгээд залуу болсон Каяоны эмээтэй таарад та нар миний найз Пангумыг яасан? Хаваа явсан гэж худлаа ярих хэрэггүй шүү. Та нар хаана хорж байна? Дагуулад аваач гэж хэлдэг. Тэгээд тэрнтэй ноцолдож байхдаа мөрөн дээр нь байдаг Мингийг нь таниад чи Пангум мөн байна гэж хашгираад тэндээс гарчгүй идэг. Эмээ сандарч хөгшний өмнө өвдөх сөгдсөн ч цаадах нь тоолгүйгүй нэ. Тэдний энэ байдлыг ажиглаж байсан халидын хүмүүс энэ талаар халидэд хэлсэнд тэд Каяон 2 дахь хүслээ юунд зориулсан болохыг олж мэддэг. Тэгэд нэг залууд чухал ажил даалгана. Каяон оройжин Эблистэй бүжгэлсний эцэст буудлын руугаа явхад Эблис ганцаараа үлдээд бүжгээд автана. Тэгсэн гинт тэрэнд тэнд болж байсан үйл явдал нүдэнд нь харагдаж эхэллээ. Анхандаа Эблис Каяоныг амьд гэдгийг мэдээгүй байж. Тиймээс Каяоны сүүлийн хүсэл болох шийтгэл яагаад өөрт нь ирэхгүй байгааг гайхаж байлаа. Тэгэд нэг өдөр хотоор сэлгүүцэж явахдаа Каяонтой зурж өнгөрч. Тэгээд Каяоны үнэрийг таньж тэрнийг амьд байгааг мэдээд гайхжээ. Гэвч Каяон тэрнийг танихгүй байлаа.
Чи энэ бүх хугацаанд амьд байсан гэж юу? Би чамайг өгөхийг чинь харсан шүү дээ. Чи гэхдээ мөн л байна да. Ингэж Иблис хэлэхэд Каин тэрний бүдүүлэг байдалд дургуутсад тэндээс явахыг завддаг. Иблис тэрнийг дагаад би үнэндээ бэр дугамаа. Хоёулаа 20 жилийн өмнө уулзж байсан да. Чиний сүүлийн хүсэл намайг шийтгүүлэх байсан. Гэтэл яасан? Би ингээд зүгээр явж л байна. Чи юу гэж бодож байна? Гэж асуулаа. Гэвч Каин тэрнийг санахгүй л байлаа. Шарн хөдөлсөн Иблис тэрнийг дэгээдсэнд Каин зарах гэж авч явсан жимсээ алсгачаад харамсдаг. Тэрнийг өрөвдсөн Иблис алтан зоос өгөөд төлбөрт нь болох уу? Гэсэнд Каин алтыг хадаж үзээд цаашаа явлаа. Тэгсэн тэр нь тэнд явсан хүний зоос байсан болж таарна. Тэр орой Каин гэртээ харих замаараа гудамжинд байсан өвчтөе хүмүүст үлдсэн жимсээ тарааж өгч байлаа. Гэтэл Каиныг нэг хүү ирээд санамсаргүй мөргснө. Муу боол надад бүхүр ичгээд яваад өгдөг. Каиныг тэд бүгд харийн боол гэж ад үздэг байж. Тэрний энэ бүх байдлыг Иблис анхааралтай ажиглаж байдаг. Маргааш нь Иблис Каинд үзэгдээд бүх хүслээ бусдын төлөө зориулж сүүлийн хүсэлдээ намайг шийтгэхийг хүссэн хүн ингэж амьдардаг гинэ. Чи амьд яваад байсан болохоор би шинэ эзэнтэй болохгүй байгаад байсан юм байна л да гэж хэрүүлэв. Гэвч Каин хүсэл хэлснээ санахгүй байлаа. Тэр өдөр Каин зах дээр тэмээ авахар очжээ. Учир нь тэр тэмээ аваад Гурьё руу буцахаар төлөвлөж байж. Гэвч хэсэг худалдаач тэрнийг зодож дээрэмдлээ. Тэгээд толгойлогч нь алттай уутыг өвөртөө хийсэн даруйд Иблис тэрний цээжийг цөм цохиод алттай уутыг нь авдаг. Тэгээд Каинд өгөх гэсэн ч айсан Каин тэр мөнгийг авалгүй тэндээс зүгтаачихна. Тэр шөнө Иблис Каины сэтгэлийг сэргээхийн тулд янз бүрээр үдсэн ч Каин өөрөөс нь болоод нэг хүн амиа алдсанд сэтгэлээр их унсан байлаа. Тэгэд яаж ч үзээд Каин тайвширдгүй. Би чамайг хүргээд өгөх үү? Чи замыг нь мэддэм үү? Мэдлгүй яах вэ? Би энэ хоёр улсын хоорондох замыг анх хааж үйсэн юм чи. Тэгвэл би дахиад тэмээ авах мөнгө цуглуулж эхлэе. Гэж Каин баяртайгаар хариулна. Тэрний энэ байдал Иблист гүн сэтгэгдэл төрүүллээ. Тэгээд асууна. Чи ингэж амьдрдахдаа гутрдгүй юм? Би сайн сандгүй ч үхээд сэгсэн гэдэг юм. Тэгэхдээ ийм саривтай болсон. Нэгэнт би үхээд сэгсэн нь зоригтой байж таарна. Тиймээс би амьдралдаа гутрахгүй байхаар шийдсэн. Гэж Каиныг хэлэхэд хэлсэн үг нь Иблисийг гүн бодолд оруулдаг. Маргааш нь Каин бие муутай халид хүүдээр очлоо. Халид хүү хивснэх гэж байна. Каин тэрэнд ханиалганд сайн эмийн ургамал өгöd. Энийг буцалгаа дуувал бид чинь сайн гэж хэлнэ. Энэ үеэр Иблис ирлээ. Хүмүүс хамгийн ойрын хүнээсээ л урвалтыг мэдэрдэг юм да. Чи чинь хагас хүн, хагас сүнс юм шивдэ. Чи хүний биетэй болохоор сул дараа байх нь аргагүй. Гэхдээ халид хүү Иблисийг таниад та чинь Иблис үсттэй. Та бирдүүдийн удирдагч юм чинь миний биеийг эдгэж өгч чадна үсттэй. Та намайг бүрэн сүнс болгоод өгөөч гэж гуйлаа. Тэгэд нэг хивс өгч энэ хивсийг нэгсэн утсаар сүнснүүдийг хүлж болдог юм. Би энийгээ танд өргөл болгож өгье. Гэхдээ Иблис хүсэлтээс нь татгалзаад Каиныг дагуулад явдаг. Тэр орой Каиныг нэг хувцас ойж байхад Иблис ирээд ярилцсан. Чи орой болгон нойроо хугацлаад нэг юм оёод байх юм. Юу оёод идэх юм? Хамбуг ойж байна. Гурьё руу буцахдаа энийг өмснө. Энийг сонссон Иблис тэрнийг дагуулад дэнлүү рүүгээ орлоо. Дэнлүүн дотор ороод Каиныг гайхаж бишрэхэд Иблис асууна. Чи өмнө нь ордонд орж үзээгүй л үсттэй. Би Гурьёгоос ирсэн. Ийм ордныг үүдэн дээрээс нь зөндөө харж байсан. Чи дотор нь орж үзэж байгаагүй юм байна штэ. Танай нутаг эндхийнхээс юугаараа ялгаатай вэ? Манай нутаг дөрвөн сайхан уйлралтай. Зун нь эндхийнх шиг халуун. Намар болоход навчсан өнгө өөрчлөгдөж, өвөл болоход цагаан цас ордог. Тэгээд чавга цэцэглэх үед хавруулдаг. Харин дараа нь энтор цэцэглэнэ. Энтор цэцэглэх үнэхээр үцэглэнтэй. Гэхдээ энэ үг нь Иблист ягаад чим хүчтэй нөл боллоо. Тэгээд Иблис тэрнийг цүл даваачхад Каин Гурьёчуд бид жижигхэн завинд хүслээ бичсэн загтал хийгээд гол дагуулж урсгадаг. Хэрвээ тэр зав далайд хүрвэл хүсэл нь биелнэ гэж итгэдэг. Гэж хэлдэг. Иблис тэнгэрт олон галт зав мэт зүйл бий болгож сарлуу нисгээд энийг чи зав гэж бод. Тэгээд хүслээд. Чи энэ завыг хаа хүрээсэ гэж бодож байна. Гэхдээ Каин алс холын холд Гурьё улсад хүрээсэ гэж хүсэж байна. Гэж хэлнэ. Маргааш нь нэг хөгшин нас орж байхдаа өөрийнх нь сүнсийг авахар ирсэн далавчаад илгсэн Азраилыг хардаг. Энэ үеэр Иблис тэрний далавчнаас нэг үд сугалж аваад зогтно. Тэгээд тэр өдрөө дэнлүүн дотроо олон зүйлсийг бичиж эхэлсэн нь тэр байж. Нэг өдөр Иблисийг Каинтай Гурьё буцах талаар ярилцаж байтал биеийн гэнэт гэрэлдэж эхэлсэн байна. Энэ нь тэр шинэ эзэнтэй болсны тэмдэг байлаа. Иблис гайхаад хэлнэ. Гэхдээ чи миний сүүлийн эзэн байхад тэгээд чиний сүүлийн хүсэл биелээгүй байхад би яагаад шинэ эзэнтэй болчдөг лээ?
Тэгээд Иблисийг шинэ эзэн лүгэ очтол тэр нэг харийн худалдаачин байлаа. Тэр Иблист хоёулаа ингэж 20 жилийн дараа хуулзах шив. Гэхдээ мань хүн чамаас болоод би 20 жил харь хүний ёсоор зовлоо гэж хэлнэ. Тэгсэн тэр Каёныг Иблистэй уулздаг шөнө тэр жингийн цаваг ахалж явсан худалдаачин байж таарна. Тэгээд хамгийн ихний хүслээрээ энэ улсын хамгийн баян хүн болохыг хүсэж байгаагаа хэлсэнд Иблис хүслийг нь биелүүлж өглөө. Тэгээд тэр хотод сүр жавхлантайгаар орж ирээд Иблисийг дуудаад өнгөрсөн хугацаанд намайг дорд үзэж байсан бүх хүмүүсийг үхлийн муугаар өхүүл гэж тушаасан Иблис тэр хүслийг нь ч бас биелүүлж өгдөг. Тэгээд тэр өдөр хотод маш олон хүн амиа алдцгаалаа. Маргааш нь Каёны гудамжинд жимсээ зарж байтал нөгөө худалдаачин ирлээ. Чи намайг таньж байна уу? Чи надад сайн ханддаг байсан болохоор юу хүсснийг ч нүгэй. Надад юу ч хэрэггүй. Би маргааш эндээс төрсөн нутаг Гүрё руугаа явна. Гэхдээ худалдаачин уурлаад чи муу боол. Би чамайг хээрийн чононд хайж өгч байснаа санаж байна. Гэтэл чи намайг дорд үзнэ гинэ гэж хятадаар хэлдэг. Тэр өрөө Каён Иблистэй уулзаад ойсон дээлээ харууллаа. Тэгээд би өгөн дээлээ ойчихсан. Даанч чамайг үлдээгээд Гүрё руу явж чадахгүй. Би замаа мэдэхгүй. Харин чамд биелүүлэх ёстой хүсэл байгаа шүү дээ гэж хэлнэ. Тэгсэн яг энэ үеэр Иблисийн бие гэрэлтсэнд худалдаачин сүлийн хүсэлтэд хэлэх гэж байгааг ойлгосон Иблис баярлдаг. Тэгээд энийг хэлтэл Каёнч баярлаад тэгвэл чи сүлийн хүслийг нь биелүүлчих. Тэгээд хоёулаа шууд Гүрё руу хөдлөе гэж хэлдэг. Иблис тэндээс хөдлөхөөс өмнө юу ч болсон гэсэн миний нэрийг Иблис гэдэг юм шүү гэж хэлэхдээ Каён хашигноод явах тийм үү? Гэхэд мань хүн тийм болгоё гэж хэлчихэд яваад өгдөг. Ингээд Иблис худалдаачн дээр очиход нөхөр хэлнэ. Би бүхнээс илүү баян хүчрэхэг болж бүх дайснуудаасаа өшөөгөө авсан ч зарим зүйлийг алтаарч үнэлэх боломжгүй болохыг ойлголоо. Тиймээс алтандч бүх хийдгүй тэр нэг эмэгтэйг миний өмнө үрд захирагдаасаа гэж хүсэж байна. Би тэрнийг амьдралынхын туршид дэрэгдээ байлгахыг хүсэж байна. Энэ хүсэл нь Иблист таалагдаагүй боловч тэр хүсэлтийг нь биелүүлдэг. Тэгээд дэлхийн бүх алтандч бүх хийдгүй зүрх сэтгэлтэй тэр гайхамшигтай эмэгтэйг би хармаар баг чинь. Ингээд эргээд хартал тэнд Гүрё явахдаа өмсгөр хийсэн хамбууга өмсцэн Каён зогсож байх нь тэр. За уучлаарай. За ингээд энэ part 5-ын тайлбар маань энд хүрээ дуусч байна. Oh my gosh! Хичнээн part болох гээд байгаа юм бэ хөөе. Нэг дор дуусгач болдгоо мó? Чинчаа гэд та нар уралж иж магадгүй. Магадгүй гэж бараг тэгж байгаа хөө. Борон ч гэсэн яг та нартайгаа адилхан байгаа юм чинь. Ер нь тэгээ 30-аад минутын контентыг бэлтгэхэд ямар хөө цаг хугацаа зарцуулдгийг та нарын ихэнх нь мэдэхгүй байгаа л да. Гэхдээ зарим ч нь бол гатарлж л байгаа. Нэг тийм хэцүү учраас нэг дор ингээ ярих жоохон цаг зав амжихгүй болоод байгаа болохоор тэгээд байгаамаа. Ингээд та нар маань ойлгоорой. Хэдүүлээ штэ ингээ. Хэдүүлээ яг дараагийн part 6 дээр энэ галзуу цувралан дуусгая. Болж байна уу? Болж байгаа бол тохирлоо гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу сонирхолтой киног та нарт маань ярих боломжийг олгоход дугаарын хамтрагчаар Bari Center банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол грэш процессын зээлийг олгодог юм байна. Тэгээд хэрэгтэй хүмүүс маань 120-ын их хурлын офисын 12 давхурд байдаг 1201 тоотод очоод уулзна үзье. Замун дугаарын хамтрагчаар суши хүргэлтийн үйлчилгээ хамтран ажиллалаа. Суши хүргэлтийн үйлчилгээ нь гэрте, ажил дээр, баяр ёслол дээр гээд хаанч байсан шинэхэн амттай сушигээ хүргээд л өгчих юм байна. Эмнэлэгт хэвтэж байгаа найздаа төрсөн өдрийн эзэнд эсвэл хайртай хүндээ гинтийн амттай бэлэг барих. За бас баяр ёслол, найз нөхдийн уулзалт эсвэл зүгээр л идмээр байна гэж бодсон тэр мөчтөө яг үлээ залгаад захиалаад л болоо. Галзуу амттай суши яг цагтаа очно гэж байгаа. Суши хүргэлтийн үйлчилгээ. За бас Look Movie Night Event хамтран ажиллаа. Өшөө та нар кинотой, болцоотой, квизтэй ивент гэж сонссноо? Google маш анхаарлаа хандуулжээ. Кино сонирхогчдын хүсэн хүлээсэн Look Movie Night Event нь 25 оны 11 сарын 22-ны өдөр буюу
энэ хагас санд Зайсангийн Агаарлын resort-д 3 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. Ажил, амьдрал, стресс бухимдлаар түр мартаад энэхүү эвентэд очоод өөрийгөө тайван гихчин амраах боломжийг бидхий алдаарай. Эвентийн тасалбарыг зөвхөн Shopee гэмээс авах боломжтой байна. Тэгээд олон сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Look TV-гийн Facebook болон олон нийтийн группээс аваарай. Look Movie Night Event. За тэгээд мөн програмын тайлбар ойлгомжтой байж таалагдж байгаа гэж найдаа. Та нар маань subscribe дараагүй сабадраад айл хэдийн тарцсан бол лайкад архтал тэгэл болоо явчих юм шүү. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар тун удахгүй эргээд уулзцгаая.